Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл улсын хэмжээнд ерөнхий боловсролын загвар 30 сургууль хэрэгжиж байгаа. Эдгээр сургуулийн төлөөлөл, багш, сурагч, зохион байгуулагч талуудын чуулга уулзалт энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үеэр аймагаас ирсэн багш сурагчдын төлөөлөл хоорондоо санал бодол туршлагуудаа хуваалцлаа. Тухайлбал Хөвсгөл аймаг өөх тосон бүтээгдэхүүн ашиглан саван үйлдвэрлэж байгаа л Хинтээ аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх талаас сурагчдаа гайд буюу хөтөч хийхийг зааж сургасан байна. Мөн Булган аймгийн Хялгант сургуулийн багш сурагчид хамтран сурагчдаа зориулсан эко туслан байгуулжээ. Манай 2019 он тогтвортой хөгжлийн боловсрол 2 төслийн төсөлд өөрсдийн өсөлтөд тавиад эко туслан байгуулахаар төсөл бичиж явуулаад шалгараад энэхүү цуслангийн маань одоо ажил эхэлж байлаа. Анхны төсөл маань бол ерөөсөө 15 сая төгрөгийн төсөл бичээд энэхүү цуслангийн маань үйл ажиллагаа эхлээд явсан. Дараагаар нь манай аймаг бол 20 сая төгрөгийн санхүүжилт нэмж мөн бусад орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүд төр төсвийн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр нийт ер нь 50 орчим сая төгрөгийн өртөгтэйгээр энэхүү цуслангийн аймгийг бид байгуулад зөвхөн багш ажилчдынхаа хүч хөдөлмөрөөр байгуулад байж байна. Тэгээ төслөвчөд сургуулийн өөрийн үнэлгээ ингээ хийгдэд ирэнгүүт бидний яг хийх ажлын төлөвлөгөө маань гараад бид бүхэн модны үрсэлгээ одоо яг хийж гэн үрээр нь тариад яг одоо сургуулийн арын талбай дээр бол одоо 10,000 орчим модны үрсэлгээ хийгдчихсэн. Намар бусад уртлын манай Булган аймгийн уртлын сумдууд говийн сумдууд байдаг. Тэгэхээр тэр сумдуудад очиж бид бүхэн мод тарьж өгөхөр бас тэрхүү модны үрсэлгээ хийгээд тухайн сумдын хүүхдүүдэд бас байгаль орчныг хамгаалах, байгаль эхлэгээ хайрлах тэрхүү сургалтуудыг бас зохион байгуулахад модны үрсэлгээ хийж байгаа. Мөн сургуулийнхаа орчин ногоон байгууламж бүрдүүлэх үднэс бид бүхэн одоо коридортой маш их хэмжээний цэцгнүүдийг бас тарьж ургуулж байгаа. Хинтээ аймгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл нийтдээ 5 сургууль хэрэгжсэн байгаа. Аймгийн төвийн Тэмүүжин цогцлбор сургууль, Хаан Хинтээ цогцлбор сургууль, Галшар сумын ерөнхий боловсролын сургууль, Баян Адраа сумын ерөнхий боловсролын сургууль, Дадал сумын ерөнхий боловсролын сургууль байгаа. Тэгээд энэ төсөл маань тухайн сургуулийн тухайн орон нутгийн онцлогтой тулгуурсан өөрийн гэсэн төслөө бичиж түүнийхээ хэрэгжилтийг биелгэж авсан байгаа. Манай сургууль Хаан Хинтээ цогцлбор сургууль байгаа. Аймгийн төвийн ногоон байгууламж нэлээд тотомгтой хүүхдүүдийн ногооны туршилтын талбай авахгүй, хүлэмж авахгүй байсан. Бид нар энэхүү төслийг бичснээрээ өөрийнхөө сургууль дээр өмнө байгаагүй туршилтын талбайтай, ногоон байгууламжтай, хүлэмжтэй түндээ өөрсдөө ногоогоо тариад эрүүл эко хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсэн жишээ нь. Манай сургууль олонгод хүүхдүүд маань өөрсдөө дэд төсөл бичээд тэр дэд төсөл маань ингээд хэрэгжээд явсан байгаа. Тэрний төслийн маань нэр нь олонгод Testing Corner гэсэн төсөлтэй. Тэгээ эрүүл хүнсний амьдрал гэсэн төслийнхаа хүрээнд Testing Corner гээд бид нар тэр төслөө хэрэгжүүлээд явсан. Тэр маань амар үр бүтээлтэй өнгөрсөн гэж би бодож байгаа. За сургуулийнхаа хүүхдүүдийг эрүүл зөв хооллолоор хангахтай өдөржингөө сургууль дээр байгаа хүүхдүүд чинь түргэн хоол идэж өөртөө ходоод гизийг бас өвдгөх аюултай учраас тэрийг шийдээд зөв хооллолтыг ингээ хүүхдүүдээ ингээд уриалаад яасан. Тэрний маань тэр төслийн маань ерөнхийдөө үр дүн болонгууд хүүхдүүд маань ингээ өөрсдөө хоолундаа хийж ингээд гэрээсээ хийж авчирч тэрийг ингээд иддэг болсон. Тэр нь бидний ер нь төслийн маань үр дүн гэж үзэж байгаа. Зөв дадал хэвшилтэй болж байгаа гэсэн үг. За орон нутгийн хөтч бэлтгэх клуб байгуулагдсан манай сургууль дээр тэгээд 20 гишүүнтэй ерөнхийдөө онон болжийн 9 бахархалт газрын брэнд бүтээгдэхүүнүүдийг тайлбарладаг. Хүүхдүүдийгээ түүнийхээ талаар мэдээлэл цуглуулад ер нь бол эхний гарааны судалгаа авахд хүүхдүүд хэдүүлэн сайн тайлбарлаж чаддаггүй бас тэр дурсгалт газруудаа бас очисон хүүхэд бас цөөхөн байсан. Үүнийг хэрэгжүүлснээр бол тэр дурсгалт газруудаараа аялах, дүүний талаар мэдээлэл цуглуулах, их сурвалж дээр ажиллах, тэгээ хүүхдүүд өөрсдөө клуб болж ажилласнараа хамгийн онцлог байсан. Манай төслийн хувьд бол бас нэг юм онцлог байна л да. Ер нь энэ тогтвортой хөгжлийн боловсролыг бид нар зөвхөн сургууль багш сурагчдаараа дамжуулаад орон нутагт нөлөөлөх. Яг манай өөрийн маань хэрэгжүүлж байгаа төслийн хувьд бол цэвэр цэмцгэр бидний орчин төсөл байгаа. Энэ төслөл эхний ээлжинд төслийнхээ үндсэн төсөл маань болохоор сургууль дээрээ хог хоёдлыг ангилан ялгадаг, бас хогийг дахин ашигладаг ийм байсан. Одоо бол энийг сум орон нутагтаа хэрэгжүүлээ сумын хэмжээний ажил болгож байгаа. Тэгэхээр энэ одоо төслүүд маань аль сургуулиар ажиллах бүгдээрээ сургуулиараа хүүхдүүдээрээ дамжуулаад нийт олон нийтэд нөлөөлөх ийм сайхан үр дүнтэй болсон байгаа. За манай сургуулийн хувьд 4 сургууль маань өөр өөрийн яг чиглэлээрээ энэ төслийг хэрэгжүүлсэн. За манай сургуулийн хувьд болохоор за дэлхийд даяар тархаад байгаа энэ ковидын үед хүүхдүүдтэй яаж хүрч багш нар маань ажиллах вэ гэдэг энэ чиглэлийн дор хоссон сургуулийн кабинетийг
байгуулад үндсэн төслөөрөө за тэгээд тэн дээрээсээ үндсэн төслөө дэмжиж хос бичгтэн гэсэн 2025 онд одоо хэрэгжих хос бичгийн энэ бэлтгэл ажлыг хангаж аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран ажилласан бас энэ кабинетийг байгуулж чадлаа. За тэгээд 3 дахь одоо төсөл маань бид нар бүтээлч төгөл гэсэн энэ төслийг Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагдаж байгаа тэрбум мод төслийн хүрээнд тэрийг дэмжиж одоо ард эргээд олон нийтэд энэ мод ямар ач тустай юм, яагаад энэ модыг тарих болсон тийм ээ, ямар үр өгөөчтэй юм бэ гэдгийг дэмжих зорилгоор энэ төслөө хэрэгжүүлэх шатандаа явж байна. За сургууль маань одоо эдгөө 100 жилийн насыг одоо зооглож байгаа юм түүхтэй сургууль учраас энэ эко камп хүүхдүүдийг бас нэгтгэж тийм ээ зуныхын амралтаар төлөвшүүлэхийн талдаар бас ажиллах нь их зөв юм байна. Тэгээд ядаж эко кампийн нэг хөдөлмөр туслантай хамсаргаж хийвэл бас үр дүнд хүрэх юм байна гэсэн ийм одоо сэтгэлийг тээж санааг тээж явнаа. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа доктортой хөгжлийн боловсрол төсөл энэ жил үндэсний хэмжээнд 2 дахь удаага зохион байгуулагдлаа. Өмнөх жил оролцогч талуудын хамтын ажиллагаа оролцоог сайжруулахад чиглэгдэж байсан бол энэ жил эрчимжүүлэхэд анхаарсан байна. Ингэснээр тухайн сургуулиудын багш сурагчид туршлага солилцож өөрсдийн сургуульдаа хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар санал бодлоо хуваалцлаа. Бидний өгж байгаа хөрөнгө оруулалт бол тэр төслийн өчүүхэн жижиг хэсэг л ахгүй юу? Бид нар ерөөсөө нөгөө нэг хамгийн анхны нөгөө галын насах тий галын насахтаа бид нар арга зүйг өгье тий тэр хүнтэй одоо түншлэг хийх аргачлалыг өгье. Тэгээд тэр одоо доктортой хөгжлийн боловсролоор эзэмших тэр чадваруудыг нь бага зэргийн хөрөнгө оруулалттай өгөхөд сургуулиуд маань өөрөө тэрнийгээ цаашаа улам хөгжүүлээд улам баяжуулаад өөрийн юм шиг өмчлөөд хөгжүүлээ явах энэ боломжийг бүрдэж байгаа юм. Яагаад энэ чуулга уулзалтыг бид нар Улаанбаатар хотод одоо нэг анги танхимд ч юм уу тий одоо нэг зочид буудал зохион байгуулаагүй бэ гэхээр зэрэг энэ сургуулиудын хийсэн бүтээсэн болгоныг хүүхдүүд маань багш нар маань оролцогчд маань нүдэрээ үзэх тий бие биенээсээ туршлага судлах тийм боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс энэ Орхон аймгийн одоо 4 загвар сургууль за мөн Булган аймгийн Хялганд тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын одоо сургуулийн одоо ерөнхий боловсролын сургуулийн байгуулсан энэ зуны төслөн дээр зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ одоо төслөөс өгсөн 7.5 сая төгрөг, за орон нутгийн санхүүжилтээр 7.5 сая төгрөг, тэгээд бусад одоо оролцогч талуудын хандив тусламжаар энэхүү туслан маань одоо байгуулагдсан байна. Тэгэхээр одоо энд хүүхдүүд маань амралтаараа мөн одоо зуны амралтаараа өдөр тутам ч юм уу одоо нөгөө анги танхимдаа үзсэн хичээл сургалтынхаа үйл ажиллагааг энэ цуслан дээрээ ирээд амьдрал үйлдвэрлэл хэрэглээтэй холбох ийм зорилтоор одоо өөрөөр хэлбэл анги танхимын сургалтыг танхимаас гаргах энэ одоо санаачлагуудыг энэ сургууль маань ингээд санаачлаад энэ сайхан цусланг байгуулад ингээд сургууль хүмүүжлэх ажлыг эхлүүлэхээр ингээд явж байгаа их таашаал одоо бид нар энд одоо талархаж байна. Төслийн хүрээнд өнөөдөр яг одоо ямархуу боломжууд биднэрт бий болчих юу бол одоо бид юунд хүрвэ тийм ээ цаашид энэ боломжоо ашиглаж бид нар яах ёстой юм бэ? Цаашид бид энэ олон одоо чиглэлээр Монгол улсад доктортой хөгжлийн боловсролыг цаашид дэмжин хөгжүүлэхэд бидэнд одоо юу шаардлагатай байна? Багш бид нар өөрсдөө яах вэ? Сургууль бид нар яах вэ? Орон нутаг яах вэ? Үндэсний түвшинд яах вэ гэдэг энэ чиглэлээр одоо ярилцлаа. За юуны өмнө хамгийн чухал одоо гол бий болсон боломжийг одоо базаж хэлэх юм бол өнөөдөр Монгол улс доктортой хөгжлийн боловсролын одоо зорилтыг үндэснийхээ бодлогод бол баттайгаар одоо суулгаж чадсан. Өнөөдөр энэ одоо бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бас маш олон зүйлүүдийг бол Монгол улс хийж амжилттай одоо явж байна гэдэг дээр санал нэг байна. Энэхүү төсөл 2 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа ч сайн туршлага үр дүн сайтай байгаа тул дахин 1 жилээр сунгагдсан байна.